Сайн байцгаана уу? Энэ удаа бид нэр Швейцарын Женев хотоос та бүхэнтэйгээ мэдчилж байна. Уламжлалсаар бид нэр Библийн өдөрлөгийг Женев хот дахь Монголын 4 чуулган бас Швейцарын Библийн нэгдэлтэй хамтран хийж байна. Энэ Библийн өдөрлөгөөр дамжуулан бид нар уламжлалсаар Библийн Монгол орчуулгын түүх болон Христийн түүхийг та бүхэндээ танилцуулж байгаадаа баяртай байна. Аримчдын хэлбэрийг танилцуулга, Швейцарын Библийн нэгдлийн танилцуулга, чуулгануудын танилцуулгыг та бүхэндээ хүргэж байна. Швейцарын холбооны улсын Женев хотноо Монголын ахгүй соёл иргэншилтийг Швейцарын холбооны улсад нэн онцлог байдлаараас танилцуулж байгаа. Шинээр танилцуулга харуулж байгаа гэх өнцгөөсөө маш их ач холбогдолтой ийм үйл ажиллагаа боллоо гэж харж байна. Тун сонирхолтой лекцүүд бас тавигдлаа. Үтсгэлэн одоо Библийн явуулын үзье бас гэж тавигдлаа. Монгол хэлэнд Библийг орчуулгын ажил англи хэлэнд орчуулах ажлаас 80 жилийн өмнө хийгдэж байсан гэдэг ийм сонирхолтой тийм зүйл бас энэ харагдаж байна. I was very interested by the history of the Mongolian Christian. I was very impressed to hear that you have a very long history and also the opportunity to have part of the Bible translated in the first millennium. Аль 7-р зуунаас эхлээд манай монголчуудад Христ итгэл байсан байна гэдгийг олж мэдтээ энэ итгэгч нар маань бас итгэлээр хүчрхийлж урамшуулдаг гэж байгаа байхгүй. Ямар олон хүмүүсийн хүч хөдөлмөр, тэр хүмүүсийн амьдрал зориулалтаар Бурхны үг монгол хэл рүү орчуулагдаад олон хүмүүсийн мэдийг нээж зөв сэтгэлийг хөдөлгсөн тийм сайхан өдөрлөг бол мэдлээ. Библийн орчуулгын түүх болон Монгол үндэстний Христийн түүхийн талаар маш чухал нарийн нууцуудыг бас докторууд маань маш сайхан хуваалцлаа. Библи орчуулганыхаа түүхийг бас мэдэж авахдаа орчуулгын гэдэг нь бас ямар чухал юм бэ? Тэгээ Библийн үнээр орчуулах нь бас ямар ч тийм амар биш ажил юм бэ гэдгийг бас ойлгож авлаа. Библи монгол хэлээр олон зуун жилийн өмнө орчуулагдсан. Энэ түүхээр дамжуулан Бурхан Монголын ард түмэнд ямар их хайртай гэдгийг та бүхэндээ харуулж байгаамаа. Та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн удаа танай хотод